Хилтэй хүн бол ажил илүү их олдно. Хилтэй хүнийг нь сонгож ажилд авна. Хилгүй хүн бол мэдээж хамгийн хэцүү, хамгийн хүнд хүчтэй ажлыг хийнэ гэсэн үг шүү дээ. Сайн байцгаана уу? За Молли байна. Өнөөдөр Солонгост магистра төгссөн. Солонгост ирээд 4 жил болж байгаа найзыгаа авчирсан байна. Бид хоёр өнөөдөр юу ярих вэ гэхээр топик тэтгэлэг энэ талаар ярих болно. За энэ өөрийгөө танилцуулж уу. За сайн байцгаана уу? Намайг Лавга гэдэг. Би Солонгост ирээд 4 жил болж байгаа. Магистра бизнесийн удирдлагаар төгссөн. Тэгээд энд суралцаж амьдарч байна. За 4 жил Солонгост байсан. Одоо топик оноо тий. Тийм оноотой. Би болохоор 2 жилийн өмнө топик оноо авч ирсэн. Тэгээд топик 4-тэй. Топик 4 авахын тулд хэр их хугацаа шаардав? Хэдэн удаа өгч ш 4 төвч ирсэн? Би болохоор топик 3 удаа авч ирсэн. Эхнийх нь болохоор би level 2-т байхдаа манай багш эхлээд топик өгөөд үз. Топик ямар зарчмаар, ямар дүрмтэйгээр явагддаг, цагаа хэрхэн тохируулах талаар эхлээд мэдчихвэл дараагийн топиктой бол топик авахд дөхөн болдог гэсэн үгнээс би level 2-оо төгсөөд тэгээд өгжсэн. Тэгээд топик бол аваагүй. Угаасаа топик 2 хэцүү байдаг болохоор тэрний дараа болохоор level 4-өө төгсөөд топик 3-ыг авчихсан. Тэгээд тэрний дараа магистртаа ороход топик 4 авчихсан. Топик хэр хэцүү санагдчихсан? Анх төсөөлж ирснээс шал үү? Анх бол топик амар хэцүү санагдсан. Эхлээл нөгөө шаблон дээр шууд бөглөхөө мэдхгүй бичгээ хүртэл яаж бичгээ ч юм уу цагаа тохируулахад амар хэцүү байсан надад болохоор хамгийн гол нь хурдан өөрөө бас хурдан сэтгэх хэрэгтэй юм гэлээ. За тэгэхээр топикийн шалгалт бол тийм бас амар биш 300 хүнтэй график харж эссе бичдэг. Дээрээс нь 600-аас 700 хүнтэй бас том эссе бичдэг байгаа тийм 50 минутын дотор. Дээрээс нь дахиад 2 дасгал зөвхөн CV буюу бичих тасгал нь гэхэд ийм их юм бичдэг. Тэгэхээр юусаа тарих гар хамгийн хурднаараа ажиллах хэрэгтэй байдаг. Тийм амархан бол тийм авчдаг бас тийм шалгалт бол биш. За тэгвэл энэ хэцүү топикийг авснаар ямар боломж нэгдсэн бэ? За топик авснаар болохоор их сургуульд ороход нөлөөлнө. Их сургуульд ороход топикийн оноотой байж орно. За дээрэс нь тэтгэлэг авахд топикийн оноо маш чухал байдаг. Одоо жишээ нь би гэхэд топикийн оноон дээрээ дүүцүүлээд дүн дээрээ дүүцүүлээд 75% тэтгэлэгтэй сурдаг гэсэн магистртаа. За тэгээд манай төлбөр чинь бараг нэг семестрэнд 5 сая вон байсан. Тэгмүүд Монгол мөнгөөр жилийн бодоод үзэнгүүт 18 саяын тэтгэлэг авсан байгаа байхгүй жил. Гэх мэтчлэн маш олон боломжууд гарч ирдэг. Миний найз бас тэтгэлэгтэйгээр сурдаг байсан тийм. Чамд топик авахд бас ямар байсан бэ? Хэдэн удаа өгчээсэн? Тэр талаар. За топик анх 6 сар л би бол эхний бэлтгэл Солонгос сурж исэн. 6 сар сураад топикийн 3-таа тэнцээд эхний өгөлтөөрөө 3 аваад дараагийн өгөлтөөрөө 4 авах гэж үзээ. Тэгээ өгсөн чинь 4 авч чадаагүй дахиад 3 авсан. Тэгээ дахиад 3 авчаар ингээд сэтгэлээр унаад улам шар хөдлөөд улам илүү ингээд хичээгээд өөрийнхөө яг арга барилыгаа олоод ингээд дахиад 4 авах га дахиад өгсөн чинь 5 авсан юмсан. Шууд 4-ийг алгасаа 5. Тэнгүүд урамшаад ер нь бол өөрийгөө амар дэжгүй хэлтэй болчлоо, топик 5-таа болчлоо гэж бас ингээд жоохон бартал ерөөс хичээл хийхгүй 6-гаа авчий гээд үзсэн чинь дахиад 5 авсан. Тэгэхээр хэдий ингээ өөрийгөө хэлтэй гэж бодсон ч гэсэн яг бэлтгэл бол тактик хэрэгтэй гэдэг юм билэ. Тэгээ 5-аас 6 авахын тулд дахиад бүр тактиктэй хичээсний эцэстээ 6 авч ирсэн. 6 авснаар надад ямар өөрчлөлт ирсэн бэ гэхээр би Солонгост 2 их сургууль төгссөн байгаа. Эхний сургуулиудаа төгсөхдөө бол тэтгэлэг энэ төрөөсөө огт авч чадаагүй. Топикийн оноо ч гэсэн тийм өндөр байгаагүй учраас тухайн үед нөгөө нэг ажил хийгээл те бие зовоогоор шөнийн ажил хийгээл өдрийн хичээлд явбал ийм маягаар явж исэн. 2 дахь сургуулиудаа төгсөхдөө болохоор янз бүрийн тэтгэлгэнд их материал өгч үзсэн. Тэгээ сая сүүлийн их сургуультай Солонгосын засгийн газрын гадаад оюутны амжиргааны ийм тэтгэлэг заалгатгаар нь материал өгөөд тэгээ топик оноо маань топик 6-тай дээрээс нь голч маань 4-өөс илүү байсан учраас тэнцээ сар бүр төгсөн төгслөө 500,000 вон буюу сая 200,000 төгрөгийн тэтгэлэг улсаас авсан. Энэ дээр нэмээд сургуультаа бас голчороо 100% тэтгэлгээр сураад өгсөн байна. Тэгэхээр өмнө нь нөгөө эхний сургуультаа өөрийгөө зовоож төлбөрөө олдог байсан бол 2 дахь сургуультаа ерөөсөө юм хар ажил хийхээс илүү хичээл рүүгээ анхаарад төлбөр өгөхгүй сурна гэдэг нь болохоор илүү надад мэдлийн хувьд ч гэсэн биений хувьд ч гэсэн маш давуу талтай байсан гэсэн.
Тэгэхээр топикийн оноотой бол ер нь ингээд тэтгэлгүүдэд хамрагдахад маш их боломж их байдаг санагддаг. Зүгээр чадна гэж одоо зориод үзэхэд тэтгэлэг бол аягүй их авчдаг те Солонгост. Тийм. За одоо тэгээд дээрэс нь бас Солонгост топикийн оноогүй бол их сургууль төгсдөггүй. Хэрвээ за бүр топикийн оноогүй төгсөх хугацаанд болцсон тохиолдолд мастер TOEFL дээрэс нь иммиграшнээс бас авдаг тийм солонгос хэлний шалгалт байдаг. Энэ хоёрыг аваад тэнцвэл төгсүүлээд төгсөх боломжтой. Дээрэс нь бас уг нь бол топикийн оноотой бол бас виз сонголтод бас маш их сайнаар нөлөөлдөг тийм. Сургуулаа төгссөн хүмүүс D10 гэдэг визийг авах боломжтой байдаг. Энэ нь болохоор Солонгост их сургууль төгссөн хүмүүс ажил хайх эрх гэж 2 жил өгдөг. Энэ визийг авахын тулд оноо тооцдог. Оноо нь болохоор топикийн оноо өндөр байх тусам илүү их оноо авдаг ч юм уу. Топикийн оноог бол оноо нүрдэхгүй ч юм уу. Тэгэхээр ерөөсөө топик оноо бол маш чухал болсон. Виз сонгоход ч гэсэн, ажилд ороход ч гэсэн, тэтгэлэг авахд ч гэсэн, мэдээж дээрээс нь ажил хийхэд хүртэлтэй. Хилтэй хүнд бол ажил илүү их олдно. Хилтэй хүнийг нь сонгож ажилд хэлгүй хүн бол мэдээж хамгийн хэцүү, хамгийн хүнд хүчээр ажлыг хийнэ гэсэн үг шүү дээ. Зүгээр нэг шигдан буюу галтгооны ажил хийхэд хилтэй зааланд зөөгч хийж байгаа бол хэлгүй нь аюугаагаар зогсно гэсэн үг. Үнэн нь боддоор. За хүмүүсээ одоо яг хамгийн буруу гаргадаг хандлага болохоор шууд топ 6 авъя ч юм уу эсвэл яаралтай шууд ярьж сурах гэдэг юм. Иймэрхүү ойлголттой байдаг. Тэр одоо чиний бодлоор сургалт явуулдаг хүний бодлоор яг юу гэж хэлмээр юм бэ? За шууд ярианы анги нөгөө ярьж л сурах гэсэн хүмүүс холбогддог ихтэй. Хурдан гэдэг. Ерөөсөө хурдан хэдхэн сарын дотор ярмаар юм гээд. Энэ өөрөө асар боломжгүй зүйл л дээ. Яг хуу мэдээ сайн сурах юм бол ярина. Гэхдээ ярихын тулд хүн чинь ихлээр суурь мэдлэгээ олоод тэгээ шат дараалалтай мэдсэн зүйл маань өөрийн болсны дараа амар гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр шууд л яриа сурна гэдэг нь бол хараар юм уу хилтэл болно гэсэн үг. За дараа нь топик 6 авъя гэж шууд хэлдэг. Топик өгж үзээгүй топикийн оноогүй хүмүүс бол ерөөсөө эхлээд топик 3 авъя, тэгээд 4 авъя, тэгээд 5 авъя. Ийм гоё дараалттай явж иж хүн яг зөв чаддсан болов уу гэж харсан. Тэгээд яг хөө тэгэж бэлтэж хагаад бүр илүү тий 3 авъя гэж байгаа 4 авсан ч байж болно шүү дээ. Тэгвэл хүн чинь урамшаа дахиад цаашаа явдаг. Харин хитрхи амбицтай нэг ч удаа топик өгч үзээгүй байж байгаа л ирээ шууд 6-г авна гэж нэг удаа өгөөд үздэг. 3-аач авч чаддаг байх юм бол шууд ингэ шантарчдаг тий. Хүмүүс амар их шантрах гэдэг. Одоо жишээ нь эхний топик дээр аваагүй байлаа гэхэд өө ямар хэцүү юм бэ. За дахиад 2 дахь өглөө бас ундлаа гэж бодъё тий топикгүй. Тэнгүүт угаасаа ингэж чадахгүй байх гэсэн ойлголтоор ч юм уу ингээд өөрийгөө хаагаа хийчдэг. За одоо ингээд Солонгост ирд суралцах гэж байгаа хүмүүст хандаж яг ямар зөвлөгөө өгмөр юм? Ерөөсөө л хилтэй бол хизээч газардахгүй шүү. Топикийн оноогоо хилээ сурал яг гоё сурсан шиг номын сорон сурсан хүн боломж бол үргэлж нээлттэй байгаа. Солонгос улсад илүү гоё амьдрахыг хүсэх юм бол хилээ сайн сураарай. Бүгдээрээ хичээгээд илүү топик аваад, тэтгэлэг аваад Солонгост гоё сурцгаая. За тэгвэл дараагийн бичлэгээр уулзъя. Манайхан баяртай. Баяртай.